За сайн байцгаана уу? Болор судар хэвлэлийн газрын номын 9 бичлэгийн 12 дугаар танд хүрч байна. Өнөөдөр бид нар Английн зохиолч Жен Остны Бардам зам Башир Сонжоо романы тухай ярих гэж байна. Энэ номыг монгол хэлний хөгжүүлэгч Гомс Өрөө орчуулсан. За тэрээр ер нь маш олон 40 гаруй уран зохиолын болоод нийгмийн шин чанартай онлын номуудыг орчуулсан. Түүний хувьд яг одоогийн байдлаар хэвлээд гаргацсан байгаа хамгийн сүүлийн орчуулга нь бол энэ бүтээл байгаа. Болор судар хэвлэлийн газраас бас эмэгтэйчүүдэд зориулаад Английн алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлүүд бас цувралаар хүргэх төслийг хэрэгжиж эхэлсэн байгаад олох таатай байна. За өнөөдөр манай номыг ариун сайхан менежер маань яриад за би асуултуудыг тавьж чиглүүлж явах болно. За баярлалаа. Дугаартаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Энэ дугаарт бас өөрөө оролцож ном ярих болсондоо бол маш баяртай байна. За тэгэд би бас ойрд яг иймэрхүү үг хэллэгтэй ч юм уу, иймэрхүү мэдрэмж өгөхөр зохиол уншаагүй байсан болохоор яг энэ зохиолыг, энэ номыг уншихдаа нэлээд баримт тавин уншиж тийм дуусгасан. Жен Остон бол амьд ахуудаа 4 роман, тэгээд түүнээс хойш 2 роман гэдэг яг бүтэн бичиж дуусгасан 6 романаараа олон улсад танигдсан, хожимоо нэр төр нь бэхжсэн тийм эмэгтэй зохиолч байгаа. За мэдээж түүнд дуусгаагүй бүтээлүүд бол байдаг. Тэгээд урлаг одоо зохиол судлаачид бол дуусгаагүй бүтээлүүдийг ч гэсэн сайнаар үнэлдэг. За тэгээд Английн Пингвин хэвлэлийн газраас яг түүний 4 номноос нь ингээд төвөрлээд гэрлэлт гэдэг номыг винтэж минис цувралдаа оруулсны Болор судар хэвлэлийн газраас бас одоо агуу санаа цувралдаа оруулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол яагаад тэгж байгаа юм бэ? Яагаад гэрлэлт гэж нэрлэж байгаа юм бэ гэхлээр за тухайн үед гэрлэлт гэдэг бол хөрөнгө санхүү нийгмийн байр байдалтай хамаардаг эмэгтэй хүнд гэрлэлт гэдэг айгүй чухал эрэгтэй хүн болохоор ингээ хүссэнтэйгээ гэрлэнэ гэдэгтэй жишээлх юм бол укмэрэнгүүтээ охинтой чинь гэрлэнэ гэлдэг гэдэгтэй ук маш нөгөө нэг хин колин зэрэнгүүтээ охинтой чинь гэрлэнэ гэлдэг гэдэг чинь тэр шиг тийм байсан. Тийм учраас дээрэс нь нөгөө нэг 19-р зууны Англид өв хөрөнгө хүүгийн журмаар шилждэг байсан учраас тэг 5 охинтой айлдвал хөрөнгөө үлдэх боломжгүй аав өнгөрлөө бол эдлэн газаргүй болоод тогтууд ядуурах юм нөхцөл байдал ингээд төрслөн гаргасан байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тийм учраас зохиолуудаа Жен Остон үүнийг тусгасан учраас гэрлэлт эмэгтэй хүнд ямар чухал юм бэ? Гэрлэлт ер нь жинхэнэ хайр сэтгэлийн үндсэн дээр байх нь яасан одоо чухал шүү дээ. Хүн өөрөө сонголтоо их чухал шүү дээ гэдэг санаануудыг гаргахын тулд түүний бүтээлүүдээс төвөрлөө тэр номыг гаргасан юм шүү. Тэгэхээр яг энэ одоо ч үеэрээ ярьж байгаа Бардам зам Башир Сонжоо гэдэг роман дээр гэрэлтийн тухай ямар өгүүлэмж байна те? Тий. Мэдээж 5 охинтой айлын тухайд за ээжийн тухай тий. Ээж бол энэ 5 охиноо хөрөнгө чинээтэй, боломж бололцоотой, гайгүй хүнтэй гэрлүүлэхийг бол бодно. За ер нь одоо ч гэсэн 200 жилийн өмнө ч гэсэн бол тэр хүсэл эрмэлзэл нь маш өндөр байсныг бол энэ зохиолоос олж уншина. Яг ээжийн дүрийг бол нэлээд тийм юу гаргадаг одоо юу гэдгийг тийм буур суурьтай ухаантай гэхээс охтуудыгаа аль болох хөрөнгө суурь сайтай тийм хүнтэй гэрлүүлэхийг бараг тийм гол зорилгоо болгосон хүнээр гаргадаг. Тэгэхээр ээж бол одоо тосгонд нь за одоо хот суурин газраас ирсэн харчуул ч юм уу эсвэл ингээд тэр ойролцоо нутагт нь ингээд цэргийн хуаран хэрвээ ингээд байж байгаа юм бол тэнд маш тийм гайгүй те чүү яваа тийм офицерыг аль охинтойгоо гэрлүүлэх боломжтой байна вэ гэдгийг ер нь бол харж эрэлхийлж бас явдаг. Тийм дүрэлээ 200 жилийн өмнө охиноо за бит хоёр өнөөдөр хайр сэтгэлтэй болчлоо охиноо өгөөч гэд гуугаад ирэхтэн зүгээрс нэг өгөө явуулахгүй тэр хүнийг эхлээд хөрөнгө суурь хэрэг байна нийгмийн байр суурь хэрвээ гарал угсаа нь одоо язгуурт нь гэдэг ч юм уу тэр охиныг цааш нь аваа явах хэмжээнд байна уу гэдгийг эхлээд тэр залуугаас бол хардаг. За тэр нь ч тухайн үеийн яг нэг юу онцлог байдал нь бол шингэсэн байна гэж харж байгаа. За тэр 5 охины ээж хатагтай Бенет бол за охтуудаа л хөрөнгө чинээтэй хүнтэй гэрлүүлчих юм бол одоо миний санаа амбарлаа энэ насны зорилго биелэлээ гэдэг байдлаар бол гардаг. Тэгэхээр гэрлэлтийг бол одоо юу гэдэг зүгээр ч нэг хайр сэтгэлийн үндсэн дээр биш хөрөнгө чинээ дээр л тулгуурлаж авч үздэг нийтээрээ ерөөсөө л нийтээрээ Бардам зам Башир Сонжоо роман бол уран зохиолын реализм хэлбэрээр бичигдсэн гэж үздэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бодит амьдрал дээрх үйл явдлыг уран зохиолд оруулж ирээд ингээд дөрөв зохиогоод хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ роман бол яг 19-р зууны Англи ямар байсан бэ гэрлэлтийн талаар хөрөнгө чинээний тал дээр нийгмийн байр суурийн тал дээр те өв залгамжлалын тал дээр ч гэдэг юм уу те шашин болоод мэрэгжил янз бүрийн бүхэл асуудлын тал дээр хот ба хөдөөгийнхний ялгаа за тэгээд одоо язгууртнууд ямар байсан тариачид нь ямар юм ч гэдэг юм уу тэр болгоныг нөгөө нэг яг бодиттой харуулсан. Тийм учраас нөгөө уншихаар одоо асуудлууд нь ч юм уу тодорч харагддаг
харагддаг ийм зохиол юм шиг байгаамаа. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй хүн хинтээ гэрэлснээс л түүний цаашдаа амьдрал шийдэгдэн гэдгийг энэ зохиол дээр харуулдаг байгаа. За тэгсэн мөртлөөсөө ингээд эрэгтэй нь хүссэн эмэгтэйгээ сонгоод авчт юм уу гэхэлэр бас үгүй байгаа тий. Ягаад тэгэхээр жишээлх юм бол Дарси эхэндээ Элизабетэд хамаагүй сэтгэл алдрахаас ингээд санаа зовоо тий. Нийгмийн зэрэг зэндээ намайг утгад асаа доогоор гэж үзээд байдаг штэ тий. Тэгэнгүүт ингээд эрэгтэй хүний хувьд ч гэсэн адилхан зиндааны хүнтэй адилхан нэг эдлэн газартай тий. Адилхан одоо болж игэл язгууртан бол язгууртантайгаа гэрлэн тийм ээ. Ийм байдлыг харуулдаг. Нөгөө талаас бас эмэгтэй хүн ч гэсэн одоо ядуу хүнтэй гэрэлцэх юм бол цаашдаа амьдрал нь аюу хэцүү болчин тий. Сард 3,000 паундын орлоготой бол жоохон хэцүү тий. 10,000 байх юм бол яг болж юм ч юм уу тий. Иймэрхүү үнцэг ингээ харагдаж байгаа. Гэхдээ энэ зүйл өнөөч гэсэн ингээ өөрчлөгдөөгүй тий. Тэгэхээр энэ тал дээр бас орчин үетэй харьцуулсан таны бодлыг бас сонирхож асуумаар байна. Ер нь орчин үед ч гэсэн одоо охтуудын дунд, залуусын дунд ингээ яриа байгаа тий. За ер нь мөнгө олох эсвэл бүр ингээ мөнгөтэй болох чадвартай хүнтэй суух хэрэгтэй ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү хандлагууд ер нь байдаг. Энэ талаар юу гэж бодож байгаа. Энэ зохиолыг унсны дараа энэ талаарх бодол чинь ямарваа нэгэн өөрчлөлт бас суув. Зохиол дээр гарч байгаа үйл явдлууд 200 жилийн өмнөхийг өгүүлж байгаа ч гэсэн өнөөдөр ч гэсэн ийм зүйл байгаа юм байна гэж харсан. Яагаад тэгэхээр миний хувьд ч гэсэн зарим талаараа яг ийм баталтай байдаг. Би одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар боловсрал эзэмшээгүй ч юм уу ямар нэгэн ертөнцийг үзэх үзлийн талаар ингээд төлөвшөөгүй ч юм уу тийм тохиолдолд за одоо юу гэдэг ядаж одоо ингээ үр хөвгттэй боллоо гэрлээ гэхэд тэр үр хөвгтээ айтайхан аваа явчих хэмжээний хөрөнгө мөнгөгүй бол одоо гэрэлтийн талаар би бол бодож зүрхлэхгүй яг энэ талаараа бас надад бол тийм ойр гэхээс илүү төстэй мэдрэмжийг бол харуулсан. Яг эргэн тойрноо ажиглахаар одоо юу гэдэг найзуудтайгаа ч юм уу яг миний үеийн залуучууд бас юу гэж бодож байгаа вэ гэдэг ойрын хүрээлээсээ харахад бол бас төстэй юм болон байсан. Жинхэнэ хайр сэтгэл гэдэг зүйл байх ёстой гэсэн санаа энэ зохиол төр нь гардгуу. Гардаг санагдсан. Химсэг бардам Дарси. За тэгээд ухаалаг төвшин Элизабет. Энэ хоёрын бас хайр дурлал за анхны уулзалт тэр анхны сэтгэвдэл тэгээд тэрний явсаар хоорондоо ингээд өрнж байгаа ээдрээ харилцааны ээдрийнүүд бас нэлээд хөвгтэй. Тэгээд би өөрөө бас зохиол дотроо ингээд ороод уншихтаа энэ хоёр яасан хэцүү юм бэ гэсэн бодлыг төрсөн. Ягаад ийм хэцүү ээдрээтэй байгаад байгаа юм бэ? Ингээд бүтчих зүйл дээр ингээд бас ингээд өөрөө бас нөгөө сэтгэл мэдрэмжийн хувьд ингээд ойрхон хүлээж авсан. Тэгээд эмэгтэй хүний хувьд яг ингээд эмэгт хайр дурлалын сэдвтэй тийм романтик сэдвтэй ном уншиж байгаа болохоор дотор нь бас ингээд ороод нэлээ хөглөгдөө явсан гэж хэлж болно. Яг үнэн чин сэтгэлийн хайр байх ёстой юу гэвэл би бас байх ёстой юм байна. Үнэхээр тэр хоёр хүн хоорондоо чин сэтгэлээсээ татагтаад тэр хүний ингээд сайхан зан чанар төлөвшөлтөнд дурлсан тохиолдолд эцсийн тэд ингээд нэг нэгэнтэй одоо юу гэдэг хайртай байгаад ч юм уу гэрлээд ч юм уу тэгж төгсөх ёстой байна гэдгийг бол харсан. Гэхдээ бас зохиолын үйл явдлыг нэлээд дэлгэрүүлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийн мэдрэмжээ яриад явбал зүгээр болов гэж бодож байна. Тэгээд бас манай монгол уншигчид өмнө нь энэ номыг бол бахархал ба бардамнал бардам замба адлал илүү. Тим нэрээр нь л сайн мэддэг. За англи хэл дээр нь ч уншиж исэн, өмнөх орчуулга дээрээс нь ч уншиж исэн, бас киноч бас байд юм байлээ. Тэгээд яг энэ яг номын тухайд бол би онцлог нь юу байна вэ гэхлээр тухайн хэм маяг донж өнгө аясыг яг л харгуулж гаргаж ирж буулгасан юм байна да гэж бодсон орчуулагч Гомсорон. Тийм. Энэ ном маань 1800-аад оны үеийн ер нь бол нийгмийн дээд давхаргын хүмүүсийн харилцааг үзүүлж байгаа зохиол. Тийм учраас тухайн үеийн нөгөө язгууртан дээд зиндааны улс орчин янз бүрийн орой үдшилэг хүлээн авалт зохион байгуулсан тийм ээ. Наргиж цэнгийн дээд зиндааны ёсоор тэгэнгүүт хоорондоо нөгөө маш боловсон ээлдэг харьцах нэр төрөг хичээх үзлийг эрхмэлдэг. Тийм учраас харилцан ярианых нь өнгө аяс нь нэлээд ёсорхуу. Тэр ёсорхуу хүндэтгэлийн өнгө аясыг бол монгол хэлээр орчуулагч маань маш сайхан болгосон тийм ээ. Тэр нь уншигчид бид нарт бас нөлөөлөх гээд байдаг талтай тийм нөлөөлөх гээд байдаг. Сонгодог уран зохиолын ном бас нэлээд онцлогтой байт юм байна гэж харсан. Яг л тэр мэдрэмжийг монгол нэг хэлнээс нөгөө хэл рүү буулгана гэдэг чинь бас хэр баргийн хүний хийгээд байхаар үл юм болов гэж харсан. Тэр орчуулагч маань хэлснээр те 200 номын жагсаалтанд дээрээсээ 2-т орсон энэ романыг орчуулах хамгийн боломжтой хувилбар бол те манай хэвлэлийн газрын сонголт бол яалтчгүй Гомсоронгой байсан гэж таарж байгаа юм тийм ээ. Гимзэм, Карамзовын хөвгүүд, Михаил Булгаковын Мастер Маргарита гэд бүр ерөөсөө
маш олон дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэл рүү гайхамшигт орчуулсан хүн бол Гомсөрөнгөө. За тэгээд эндээс бас нөгөө нэг анзаарах зүйл нь яг хувь хүн эмэгтэй хүний талаас энийг ер нь эмэгтэйчүүд уншаад ингэж үздэг юм байлээ. Сэтгэлдлүүдийг би харсан байхгүй юу тэгэнгүүтээ ингээд орчин үеийн эмэгтэйчүүдэд гэрлэлтийн талаар зөв хөтөж болох ном гэдэг санааг. Дээрээс нь ингээд эмэгтэй хүн яавал гоё байх юм те. Одоо яавал бас тийм ухаантай хэрсүү байх юм те. Тэр талаас ингээд нэг тийм үлгэр жишээ болох үс. Ялангуяа тэг үеийн эмэгтэйчүүд 200 жил өнгөрсөн байна уу 300 жил өнгөрсөн байна уу хамаагүй унших ном гэдэг таш байна те. Тэгээд дээрээс нэг айлын 5-5 охин гарч ин те. 5 өөр зан ааш характер харагдаж байна. 5 өөр хувь тавилан хүлээж ин те. За жишээ нь 2 нь хүнтэй гэрлэхгүй байна те. 3 нь өөр өөрийн замаар ингээд хүнтэй гэрлэж ин. Тэгэнгүүт чамд бас ингээд эмэгтэй хүний хувьд төрсэн мэдрэмжүүдээ ингээд цогцолд орсон шүү дээ тий. Дөрүүдээс юу суралцмаар байсан бэ? Эмэгтэй хүний зан чанарын онцлогийг бас Жин Осны номоос яаж олж харсан бэ? Тэгэхээр нөгөө охтуудын зан чанар дээр үндэслээд ярил бас жишиж ярил зүгээр ах. Тэгээд би бас одоо юу гэдэг би ийм сурсан гэхээсээ илүүтэйгээр одоо миний бодож исэн үзэл бодол нэлээд батлагдаж ирсэн. Тэр нь мэдээж эмэгтэй хүн ёс суртахууныг эрхэмлдэг. За тэгээд эрдэм боловсролыг эрдэм мэдлэгийг дээдэлдэг. За тэгээд тэр одоо юу гэдэг хөнгөн тийм аливаад тийм хөнгөн хуймгаа биш маш уул суурьтай ханддаг байхад түүнийг ямар ч тохиолдолд аз жаргалтай гэрлэлт хүлээж ийдэг. Ямар ч тохиолдолд чин сэтгэлээсээ хайрлсан хүнтэйгээ тэр хүн гэрэлдэг гэдгийг бол харсан. Тэр жишээг бол Жейн, за тэгээд Элизабет хоёрын дүрээр бол жишиж харсан. За тэгээд нөгөө эсрэг байдлаар гэх юм бол манай 5 охины нэг Лидия нэлээд 6 цэнгэлд сонирхолтой тэгээ маш тийм айл хүүч юм уу бас нэлээд сэтгэнүр тийм хөнгөн аливаа жоохон хөнгөн хандчих гад байдаг тийм дүр байгаа. Тэгээ Лидия маань бас гинтдэг. Тэгснээрээ яг тухайн үеийн язгууртан гаралтай гэр бүлийн бас нэр хүндийг сэвтэх үйл явдал болдог. Тэгээ зохиол дээр дүрслэхдээ бол үнэхээр л гунигт үйл явдал уй гашуу гэдэг өвхөл хагцал тохиолсон аяттай маш дүрслэлүүд гарч ирж байгаа байхгүй юу. Бүр хуршууд нь хүртэл за танаа охин ингэж цухтаад явсанд гүн эмгэнэл илэрхийлье гэдэг захиа хүртэл илгээдэг. Тэгээ тэр тохиолдолд бол мэдээж ямар их нэр төрөө эрхэмлдэг. Тэгээ эмэгтэй хүн ямар одоо ёс журамтай байх ёстой гэдэг тийм нийгмийн үзэл за хүмүүсийн хандлага тийм тогтсон байдлыг бол харж болно. Тэр хүний хувьд зүгээр л эр хүний анхааралд байх хүмүүс намайг анхаарч ивэл за хүмүүс миний гоо үзэсгэлэн хараад магтчихвэл тэр хүний хувьд одоо магадгүй өнөөдрийн баяралтай жаргалтай өдрийн эхлэл болдог ч юм уу тийм зан чанартай төрлийн хүн болохоор бас нэлээ хөнгөн хуймгай төрлийн хүнийг жишээлсэн тийм дүр юм болов уу гэж харж байгаа. За тэгэнгүүт бас нөгөө эгчдүү санаа зовж байгаа. Тэр гэр бүлийн нэг охин ингэж явж байгаа юм чин тэр гэр бүлтэй хинч одоо худ ураг болохыг хүсэхгүй хурим хийхийг гэрлэж хором хийхийг бол хүсэхгүй гэдэг. Тэгэхээр одоо хоёр бусад эгчдүүсийн хувьд ч ихсэн ингээ хүнтэй гэрлэхэд Лидиягийн үйлдэл бол бас нөлөөлнө үү гэдэг талаас нь хардаг. Яг үнэ надад бас энэ Лидиягийн дүр маш сонирхолтой санагдаж байгаа. За энэ дээр нэгдүгээрт нөгөө ёс журам гэж сая ярьж байгаа тэр зүйлийг хэлж байна. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүнд ёс журам гэдэг бол ер нь эр хүнд ч ялгаагүй ингээ хүнд энэ бол айгүй чухал гэдэг санааг өгж байгаа. Тэр нь нөгөө нэг хин нэгэнд таалагдахын тулд гэхээсээ илүүтэй нөгөө өөртөө бас эзэн байх гэдэг агуулгыг санаа гаргаж байгаа болоо. За хоёрдугаарт нөгөө гомсрон орчуулагчийн тайлбарыг би санаж байна. За Лидия бол өөрийнхөө ингээд нөгөө ухаанаа алдаж дурлсан. Ухаанаа алдаж дурлсан ч гэсэн ямар ч байсан гэрлэлт гэдэг амьдралын аз жаргалд хүргэх тэр нэг гिचгүүр дээр гიშгээд авсан гэж байгаа аахгүй юу. Тэгэхээр одоо Элизабет чиг тэ нөгөө хүнээ сонжоол. За энэ үнэхээр сайн хүн үү? Муу хүн үү? Энэ хүн бардам зантай юм шүү. Тэ энэ хүний сайн тал нэм юм шүү гэл ингээл айгүй практикал байдлаар ингээл тайлбар хийгээл тэ. Тиймэр одоо айгүй тийм бодтой нухацтай хандах гал тийм байдлаар хайрлах шийдвэрийг гаргаж болно. Гэтэ бас нөгөө талдаа Лидия шиг байж болно гэдэг санааг гаргаад хүн эмэгтэй хүнтэй нөгөө хүний шүүдсийг нэж хайр дурлалтай учирж болно. Ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлт автаач хайр дурлалтай учирж болно гэдэг энэ хоёр санааг зэрэг гаргаж ирсэн гэж ярьсан тайлбарыг бас хэлмээр санагдаж байна. А 3 дугаарт Лидияг бид нар юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр 16 настай хүн байхгүй юу? 16 настай өсвөлөн биетэй царай зүснийхээ сайханд бусдын магтаалаар эрдэж яваа охины хувьд бол
үнэхээр тийм насны одоо сэтгэхүйн төлөвшлийг олоогүй хүн бол тэг хөнгөн хумгаа байж болно шүү дээ. Китигийн бол сайхан уруудтад нь манай Лидия хаана бүжиг цэнгүүн болон тэнд ингээ хамт явъя. Тэнд ингээ гоё цэргийн залуучууд ирнэ. Тэнд гоё эрхэмсэг ноёд ирнэ. Тэдний анхааралд өртий гэж Китиг бас хөрхөө уруудтад нь. Китигийн тухайд бол бас онцгой нь тийм өөрийн гэсэн тийм зан чанар онцлогтой гэж хэлэхэд бол хэцүү. За манай бас Мэри охины тухайд бол ерөөсөө л өдөржингөө номын санд байж идэг. Номол уншиж ивэл тэр хүний хувьд гаднаас гэр бүлийнх нь хэн нэгэн саад болохгүй л байвал тэр өдөр бас жаргалтай өнгөрдөг. Тэгэхээр Мэригийн тухайд бас нэлийн бага дуртагддаг. Тэгэхээр яг сая түрүү хэлсэнчлэн бол Лидиад аав ээж нь бас нэг чиглүүлэх шаардлага байсан гэж байгаа шүү дээ. Энэ дээрээс би бас хүний амьдралын нэг сонирхолтой үйл явдлыг гаргаж ирсэн байна гэж би бодсон. Тэр нь болохоор аав ээжийн хайртай хүүхэд гэж байдаг. Хичнээн 5 хүүхэдтэй ч гэсэн аавын хамгийн хайртай хүүхэд, ээжийн хамгийн хайртай хүүхэд гэж байдаг. Ээжийн хамгийн хайртай хүүхдүүд Лидия. Ягаад гэвэл тэр өндөр нуруулаг, маш царайлаг, ер нь бол тэ сайхан яриг ургалаад авчихаар тийм гоё бүсгүй болж өсөд байгаа нь ингээд ээжд нь хамаг хайрын татаал тэ одоо бинглитэй бол ер нь бол манай Лидия л тохирох ах гэдэг ихний бодлоос ахуулаад ингээд Лидия минь л гэдэг те тэрний буруу зурууг нь ингээ анхаарахгүй аав бол Элизабеттэй аим те Элизабетийг Дарситэй гэрдүүлээ явуулчингуудаа ингээ маш сэтгэлээр унаад миний ингээд яриаг ойлгох хүмүүс байхгүй болчлаа. Хамгийн ухаалаг хүмүүс байхгүй болчлаа. Би ер нь ингээд амьдрал ер нь айгүй утгартай болчлаа гэсэн өнтгөөс ингээ ханддаг л да. Ер нь энэ зохиолыг хэлээд байгаа штэ эмэгтэйчүүд одоо манай читэр үе охтууд ч юм уу те түрүүн ер нь мэдээж дурдгдсан байх. Гэхдээ базаад хэлвэл ер нь яагаад унших хэвээр юм бол ер нь уншаарай. Сонгодог зохиол гэдэг утгаараа эмэгтэйчүүдийн заавал унших тийм ном зохиолд бол энэ орсон байдаг юм байл шүү. Бас нэрнээс нь үүдэлтэй асуултыг асуухан зүйтэй байх гэж бодож байна. За ном дээр бол ерөнхийдөө бардам зан ихэрхэл хоёр ч нь бол ондоо шүү гэдэг аа штэ. Тэгэхээр энэ бардам зангийн тухайд ер нь бид нар айгүй нийтлэгээрээ ярилцдаг штэ тий. Бардам зангаа хайж чадаагүйгээс болоод бит хоёр ингээ замаа эргэж нийлэхгүйгээр салгачлаач гэдэг юм уу те. Ингээд эрэгтэйч дээр эмэгтэйч дээр ингээд нэг бяцхан бардамнал төрдөг. Тэрнээс болоод харилцаа сүйдэх тохиолдлууд нийгмийн амьдрал дээр гардаг. Гэтэл энэ дээр бардам зангийн тодорхойлтыг маш сайн өгсөн ном болж таарах гэдэг байгаа байхгүй. Нэрнээсээ мэдээж байгаа. Ягаад Pride and Prejudice гэсэн бэ те. За дээрээс нь тэрийг ихэрхэл гэдгээс ингээ ялгаад байна. Тэгэхээр бардам зан гэж юу юм бэ? Тэрэнд бас одоо зохистой хэм хэмжээ гэж байдаг юм уу? Ер нь мөн чанар нь юу юм бэ? Бардам зан ихэрхэл гэдэг хоёр амар төстэй сонсогч байгаа. Би бас анх энэ хоёрыг ямар ялгаатай юм лөө гэж бодож ирсэн чи ихэрхэл гэдэг бол тэгж одоо нэгсэндээ энгийнээр хэлвэл хамраас өсөөрөө бол дуустдаг тохиолдол хэлдэг юм байна. Бардам зан гэдэг бол бас тэ зохистой хэмжээнд байж болох юм байна. Хаана яаж хинтээ байхасаа хамаарат бардам зангийн баг илч гол төлөөлөгч нэг гэвэл Дарси гэдэг байгаа тий. Дарси ихэндээ одоо Дарси бол маш баян залуу. Тэг маш хөрөнгө чинээтэй, тэг нийгмийн байр суурь өндөртэй, эдлэн газар мазар гээд амар гой залуу байгаа байхгүй юу? Тэр залууг бол ингээд харсан хинч ер нь бол гадаад төрөх байдлаас нь хараад энэ их бардам зантай ихэрхүү гэж харна. Өөрөө ч ихсэн нэг бусдтай харилцахдаа одоо хувь хүний зан чанар онцлогоо шалтгаалдаггүй эсвэл ингээд бас өөрийнхөө зэрэг таньдаагаа боддгоо ямар нэгэн байдлаар тийм сайхан нээлттэй харилцаж чаддаггүй. Дараагийнх нь бол мэдээж Башир Сонжоо байгаа. Башир Сонжоо бол Элизабетийг төлөөлөд байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн бол ер нь эр хүнийг битгий хэл бусад хүүхнүүдийн хувцсгоноос ахуулаад зан аяг харилцан яриа бүх юм ингээд цэгнээ сонжоо дүгнээ тэр чинь нэг тийм л гараа илээ штэ гэдэг дугналтыг хийждэг те. Тэгэхээр сонжооны тухайд юу гэж бодож байна? Тий. Манай Элизабет ер нь бол анх бас Дарсид бол нэг тийм тэгтлээ одоо юу гэдэг те. Унаж тусан дурлаагүй. Мэдээж их хэсэг тийм бардам залууг бол энэ тийм ойрт хоргүй бас тийм төлөвшөл дутуу залуу байна гэж үздэг. Тэгээд явцын дууд Дарси бас Элизабетт ингээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх гэж оролддог. За оролдохдоо тэр хүн шууд хэлэхгүй ч гэсэндээ ингээд үйлдэлээр ингээ харуулдаг. Тэдний одоо юу гэдэг цайны үйлчлэгтэр хэд хэд удаа таарах. За гэрт нь ингээд найз биенлэгтэйгээ хэд хэд удаа ирж би ингээд чамд хайртай дуртай болчлоо гэж хэлж чадахгүй нилээ явдаг. Ил хэлж хэлэхгүйгээр явна. За дээрээс нь ингээд өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэхдээ ингээд бүтлгүүтээ тэр нь ингээд эсэргээрээ манай Элизабет Дарсиг чи сонжоод байгаа шүү дээ. Тэрэнд ингээд улам л их
ойролцоонтой улмал их өвдгүү хүн байна да гэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Элизабет бол мэдээч тийм бардам цантай хүнтэй дотносхийг ойртож нөхөрлөх явуулах хүсэхгүй, аль болох анханасаа л анхны сэтгэлээсээ л ахуулаад хол байхыг за энэ хүнтэй л одоо юу гэдэг нь найз нөхөрлөхгүй юм шүү гэдэг тийм сонжоог бол хийдэг. За тэгээд явцын дунд тэр хоёр бас нэлээд олон зүйлийг даван туулдаг. Тэрийг бас танд үзэгч та номноос уншаарай гэж хүсэж байна. Тэгэхээр бардам зангийн тухайд бол номон дээр өгүүлэхдээ энэ бол ерөөсөө түрүүн ярьсанчлан боловсрол удам хугацааны нэр төрийг хэмлэх гэдэгтэй холбогдож байгаа юм шиг байгаа. Тэр хэтэрчих юм бол хин нэг дээрлэхэд эхлэх юм бол тийм өнгө аяц цохолцоод эхлэх юм бол их зам болчихж байгаа. Бусдыг доош хийгээд өөрийгөө өндөр төргөд эхлэх юм бол тэр их хэрхүү зам болчихж байгаа. Хинтэй чамаагүй харьцаад явчих юм бол тэр чинь ингээд ёс зүйгээс гадсан магадгүй ингээд эхнэрийгээ хуурчих юм бол тэр чинь ингээд боломгүй зүйл болох гэж тий. Түүнээс сэргийлэхийн тулд бол ингээд бардам зүйтэй тий. Хинтэй чамаагүй юу чамаагүй ярихгүй гэдэг нэг ийм ялгаа байдгийг шүү гэдгийг харуулах гэсэн юм шиг санагдсан. За тэгээд би түрүүн чамаас нөгөө дөрүүдийн талаар асууж ирсэн тий. Би дөрүүдийн талаараас бас нөгөө нэг надад бас сонирхолтой санагдсан дүгнэлтүүдээ хэлмээр санагдлаа. За Джейн болохоор тийм маш гоё хүн шттэ тий. Ерөөсө хүнийг муугаар боддоггүй. Тэгээд бид нар бас тэгдэг шттэ тий. Ингээ за буруугаар бодсон байгаад тэгээд тэгсэн чи буруугаар бодох үндэсгүй байгаа нөгөө хүнээ гомдоочвол яана гэсэн нэг тийм хөрхэн гинэн сэтгэл байдаг шүү дээ тий. Тэрний жишээ болохоор Джейн байдаг. Тэгээд ер нь л нэг хүнийг муу хэлэхгүй, яаран дүгнэлт хийхгүй. Гэхдээ хүн болгоныг ингээд сайнаар хардаг. Тэгэнгүүт нь Элизабет нь тэр занд айгүй шөмжөлтэй ханддаг тий. За болохгүй шүү. Чи эндээсээ болж ирнэ алдаж магадгүй шүү гэдгийг ингээд үргэлж сэрэмжлүүлж өөрөө яг тэрнийхээ эсрэг нь байдаг тий. Тэгэхээр энэ хоёр дүрээс ингээд гинэн итгэмтгий бүхнийг сайхан нүдээр ингээд ямар ч фильтргүй хардаг байх ямарын шөмжлөлнүүдээр хараад дүгнэлт сэгэндээ ухаалаг харилцан яриаг бусдтай өрнүүлдэг хинтээч хэвлүүхэн ярьдаг байх нь бас ямар байдгийг гэдэг ингээд харж болох шээ. Тэнгүүт Мэри бас айгүй сонирхолтой дүр болчихж байгаа. Ингээд ном уншаал гэртээ бөгөөд байхай болох юм. Энэ ингээд хамгийн төгс зөв явдал мөн үү гэвэл бас биш гэдгийг Мэригээр харуулчихж байгаа. Мэри маш их одоо хөгжим элдв янзын юм сурдаг, ур чадвараа хөгжүүлэхэд анхаардаг, ном их уншдаг. Тэр номон дээрээс ингээд альва хүний зан явдлын талаар, амьдралын философийн талаар ингээд мэдлэг нэгтгэж авахыг, тэгээд тэрийг үгээрээ гаргахыг маш их хичээж бодож нэг өгүүлбэр хэлдэг те. Гэтэл түүний савны хэмжээ тэр нэгэнд хүрсэн төвснөөс ахиж чаддгүй гэдгийг харуулдаг. Худлаа хийрхэж би бол их ном уншсан хүн шүү гэж харуулах гэдэг тийм. Тэнгүүт энэ бас л нэг бидний дүр болчихж байгаа байхгүй юу тий. Одоо наадхан дээр чинь бас ёстой нэрэ хүнтэй харилцах тал дээр одоо нийгэм дээр гарах тал дээр бас онол практик хоёрыг хослуулмаар санагдсан. Мэри дээр тий. Хичнээн чи онлын онол гэхээс илүү ингээд ном уншаад ертөнцийг таньж мэдэх юм ингээд судалж мэдлээ. Чиний мэдлэгийн түвшин өндөр боллоо гэхэд чи хүнтэй харилцаад ядаж өдрөө нэгцгэн хараад сайн байна уу? Баярлаа, баяртай гэд хэлж чадахгүй бол тэгээ чиний уншсан мэдлэг чинь зүгээр л нэг тийм салхинд хийсэд өнгөрөх. Тийм тохиолдол. Тийм. Тэгэхээр тийм ч учраас өдөржингөө номын сан суудаг учраас тэр болгон оройн бүжигт явдаггүй учраас эцээ ингээд бүх эгч дүүс нь гэрлээд яваад төгсний ард дээрээс ээжтэй хань болохоор ганцаараа үлдчихэж байгаа байхгүй. Хэрвээ тэр эрдэм номооч уншдаг тий оройн бүжиг таансанд ч гэсэн явцдаг байсан бол магадгүй гэрлээд явчих байсан баах тий. Тэгэхээр энэ бас сонирхолтой дүр. 5 охин тавуулаа өөр байгаа. Охтуудад одоо нийтлэг нийгмийн дүр төрхийг ингээд 5 өөр хүн товлогчж байгаа байхгүй. Гэхдээ угаасаа нийгмийн нийтлэг дүр төрх бол угаасаа айл болгонд байгаа. Царай зүсээрээ адилхан байж болно, ерөнхий хэв маягаар адилхан байж болно. Гэтэл бүгд өөр тий. За Лидия бол тийм дэггүй сахилгагүй түрүү ярьсан дүр юм байж болно. Тимээ одоо нэг их ямыг бол суурьтай боддоггүй. Кити тэрнтэйгээ төстэй боловч бас ч гэж юмыг ойлгодог. Тийм учраас сүүлд Элизабет Джейн хоёр нь Кити дүүгээ ингээд дэрэгтэй аваад тэр хоёрын замаар ороод Китийн ингээд айгүй сайжирж байгаа тий. Лидиагаас холдсны нөлөөгөөр одоо ер нь тийм хөнгөн хумгай байдлаа хайж эгчнараасаа суралцж байгаа тухай ингээ гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр үг авдаг хүн гэж байна, үг авдаггүй хүн гэж байна гэдгийг бас Кити Лиди хоёроор ингээ харуулсан юм шиг хүний
одоо ерөнхий зан хандлага, харилцаа, зан авир, нийгмийн нийтлэг дүр төрхийн талаар энэ роман бол үнэхээр нэрийн тодорхой гаргаж, за энэ 5 янз байдлыг бид нар үзээд бид нар Жин шиг байх уу, Элизабет шиг байх уу, эсвэл ингээд аль алийг нь хослуулаа тий. Заримдаа Лидия шиг саваагүйтэй тэгсэн мөртлөөсөө хүмүүсийг ингээд айгүй тийм гоё нүдээр сонжиж хараад тэгсэн хэрнээсээ хүнийг айхтар буруутгаад байхгүйгээр тий Жин шиг гоё хандаад тэгснээ номыг бас тодорхой хэмжээгээр уншаач юм бас бусдаас суралцаад гидэж шиг байгаа ч юм уу ийм байдлаар байж болох юм болоо гэх мэтээр ингээд дүгнэлтийг хийхэд манай охид эмэгтэйчүүдэд их тус болох юм болоо гэж бодсон. Ноён Коллинз за нөгөөт нь болохоор Үкхэм гэд энэ хоёр залуу байхгүй. Энэ хоёр гаднаас нь харахад бол мэдээч тийм сайхан тийм өвтгш дуруу туруутай тий. За одоо ялангуяа Үкхэмийн хувьд ингээд цэргийн бас манлайн нэг офицеруудын нэг гэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд тэр бол эхэндээ ингээд хэн болгонтой илдэг найрсаг харьцдаг. Тэгэхээр л ингээд гоё нэмсэглэл тодруулаад ингээд ярьцдаг тий. Энэ хүн хизээч мөн хүн биштэй гэдэг мэдрэмжийг хүмүүс төрүүлэхээр тийм залуу байдаг. Тэгтэл тэр мэдрэмж эцэстээ тэр бодол эцэстээ оронгороо иргэдэг. Ягаад тэгэхээр Үкхэм бол хэдийгээр гаднаа наана нэмсэглээд бие сайхан авч явдаг тийм өвтгийгч залуу байсан хэдий дотроо нэлээ тийм төлөвшөөгүй, буурц хуургүй, аливаад хандах үзэл хандлага нь тийм хувьсгануур доктортой биш. За яг ингээ үйлдэлийн тухай гэх юм бол тэр хэдийгээр ингээ өөрийнхөө нэр төрийг ингээ хамгийн сайхнаар ингээ авч явж наана ингээ энийгээд хүмүүст сайн сайхан сэтгэл төрүүлээ явж исэн хэдий ч цаанаа ингээ мөрөдөө тоглоом тоглож байгаад ингээ тэр хавийн тэр тосгоны ингээ тэр гацаа даяар ингээ үр шир тавиад ч юм уу те тэр хүмүүст одоо хүмүүсийг хуурм эхлээд тийм үйлдэлийг хийж явж исэн тийм залуу. Тэр залуу эхэндээ Элизабетийг бас нэлээ хорхоосон. Элизабет тэрэнд тэрний гаднах илдэг сайхан занд хууртгаа шахсан. Гэхдээ бас л нөгөө башир сонжоогоо хийжиж за энэ биш юм байна гэдгийг мэдээд тэр хүнээс ингээ ухарсан. За тэнгууд нөгөө Үкхэмээс мэдрээд Лидия руу. Тэгээ Лидияг гэрээсээ одоо ингээд түр холдоод явах хооронд толгойг нэрвүүлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр манай хүн эрэгтэй хүмүүсийн бас зан авир бас ямар байж болох вэ? Наана нэг дүр, цаанаа нэг дүр нэмэгтэй дээр ч гэсэн байж болно те. Энийг бас энэ зохиол харуулдаг. Хүнийг танихад бас магадгүй энэ башир сонжоо те. Байж болох юм а гэдэг талаар ингээд ярьж байна. Тэгэнгүүт энэ зохиолоос нэг бас олж анзаарсан юм нь юу гэхээр Дарси Элизабет хоёрын хооронд яриа өрнөдөг. Дарси ингээд та нар ингээд хүн болгонд л байдаг гэн юм нэхэх мэхэх ийм ур чадварыг та нар эмэгтэйчүүдийн хосгүй сайхан ур чадвар юм шиг ингээд яриад штэ. Наа чи нийтлэг юм штэ. Ур чадвар гэдэг үгийг ингээд ингийн болгочих болохгүй гээл тэгэнгүүт нь Элизабет та тэгээд ямар эмэгтэй ур чадвартай гэх юм дээ гээл тэгэнгүүчтэй эрдэм мэдлэгтэй царайлаг ёс суртахуунтай тий үнэхэрийн одоо лаг төрсөл хилэнгүүт нь та тэгвэл тийм сайхан бүсгүйг 5-6-ыг мэддэг чинь аргагүй юм байна. Би бол бүр ийм эмхтэй ерөөсөө мэдэхгүй наа чи ер нь амьдрал дээр байдаггүй дүр штэ гэдэл ингээл харилцан яриа явж байгаа чишээ тий. Гэхдээ зохиол тэгэнгүүт зохиолын дөрүүдийг бид нар ингээл уншаал явж байгаа гот. За Лидия өндөр нуруулах царайлаг юм байна. Элизабет хөрхөн нөттэй хичээсээ тутгааргүй царайлаг юм байна. Ухаалаг юм байна. За энэ бол хинч харсан дурлахар царайлаг юм байна тий. Дарси царайлаг юм байна. Үкхэм царайлаг юм байна гэл тий. Ингээл хармаар боловч ингээд нэг бүрийнхэн дутагдлыг гаргаад ирсэн болохоор бас төгс төгөлдөр хүний тухай ойлголтыг бас айгүй гоё гаргаж ирсэн юм шиг санагдсан аа. Хуваалцмаар санагдлаа. Бас дотоог маань гүйцэж дундуур ягны дөөр гэж өгж байгаа хамтрагчтай баярлаа. Тэнгүүд Ноён Коллинзийн дүрийг бас. Ноён Коллинз бол Бенитийн гэр бүлийн одоо бүл дүүж явдаг баха. Тий. Яг нөгөө эцгийн шугамар хөрөнгө өвлөгддөг гэдэг шиг Ноён Бенит одоо магадгүй ингээд жам ёсороо ингээд талиж отоход 5 охинд нь бус Ноён Коллинзд одоо ингээд хөрөнгө өвлөгдөх тийм тухайн хууль дүрм журамтай байдаг. Тэгтэл одоо яг энэ талаар бол Ноён Бенитийн гэр бүлийн хатагтай эцэгтэй гэрийн эцэгтэй бол нэлээ санаа зовдөг. За одоо ингээд хүү төрүүлээгүй учраас одоо ингээд 5 охинтой байсан учраас одоо бид нэр ингээд эдлэн газраа Ноён Коллинзд алдах нэ. Одоо Ноён Коллинзтэй охтуудаас нэгийг ингээд гэрлүүлээ гэдэг бас тэрний хэсэг гарч ирдэг. Гэрлүүлэхдээ эхлээд Ноён Коллинз бол одоо эхлээд Жэйнийг сонирхдаг. Тэгтээ хатагтай Бенит бол манай Жэйн одоо нөгөө Ноён Бингли талтай байгаа ийм бас хөрөнгө суурьтай тийм хүнтэй ингээ гэрлүүлэх бодолтой байгаа гэдэг санаагаа ойлгуулсны дараагаар
Элизабетийг сонирхож эхэлдэг. Тэнгүүд Элизабет бас л мэдээж дургүй шүү дээ, тий. Ээж нь бол харин за энэ хоёрыг гэрлүүлчихье. Тэгвэл одоо ингээд энэ өв хөрөнгө одоо энэ эдлэн газар биднэрт үлдэн бид нар эдлэн газраас хөөгдөхгүй болох нь учир нь яг ингээд хин хиндээ одоо юу гэдэг ашигтай тийм зүйл үйл болох нэ гэж ээж нь тэр хоёрын гэрэлтийг дэмждэг хэдий ч одоо Элизабет эцсийн хүртэл эсрэг хүтсэн. Ягаад гэвэл тэр чинь нэгсэндээ өөрийнхөө хамаатантай гэрэлж байгаа ийм явдал болж байгаа шүү дээ. Ноён Коллинз ч гэсэн бас одоо ингээд тэдний эдлэн газраар гэр орноор орж гарахдаа за энэ одоо миний ирээдүйд миний одоо өмөрөн болох юм гэдэг нүдээр ч юм уу санджиж бас нэлээ харж. Тэгээ октоодын ч гэсэн бас харж явсан. Гэхдээ ноён Коллинз бол одоо энэ октоодаас гэрэлсэн үү гэрлээгүй гэдэг бас тохиолоос хараарай. За тэгэхээр сонгодог зохиол гэдгийн мөн чанар нь эндээ байдаг юм шиг байна те. Одоо байгаа өмнө нь байсаар байсан, цаашд байсаар байх дүр. За гэрлэлт хэдийгээр одоо насны хувьд нэлээд явсан хойно гэрэлдэг болсон ч гэсэн бас хүний амьдрал тохиолдог үйл явдалтай. За тэгээд одоо анхны сэтгэгдэл, хайр дурлал, хөрөнгө мөнгө, санхүүгийн байдал, ёс журам, эрдэм боловсрал гээд хүндсэн бүх сэдвүүд нь ерөөсөө л нийгмийн амьдралд байсан, байсаар байгаа сэдвүүд учраас тэгээд тэрийг ийм бодтойгоор хүний сэтгэл ингэж хадагдан үлдэхээр бичсэн учраас энэ сонгодог зохиол юм байна. Тэгээд энэ сонгодог зохиол маш уран тансаг, голыг нь онсон орчуулгаар одоо бид нар уншиж чаад энэнд бас маш их баяртай байна. Ингээд бидний яриаг хүлээж авч үзсэнд баярлалаа.